90 жилдээ хэд вакцин туулганд хамрагддгийг? За одоо энэ гүлгний хувьд гэх юм бол 45 хоногтойгоос эхлээд вакцинд орно. Тэр нь болохоор одоо Монгол улсад буюу Улаанбаатар хотод нийтийн голөвт үндэстэй байгаа годруу өвчин паровирус гэсэн өвчнөөс сэргийлж байгаа вакцин. Тэгээд 21 хоногийн зайтай 3-аас 4 том вакциныг бол хийж үргэлжлэн сэргийлнэ. Тэгэхээр нэг болон 2 дугаар тундаа одоо вакцин хийлгээгүй нөхцөлдөө тэр вирусын гаралтай өвчнөөр халдвар авах магадлал өндөртэй байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ үед нь бол халдвар хамгаалтын дэглэмээ бид нэр өөрсдөө ч сайхан нөгөө төгөр гадуур вакцин хийлгээгүй нохоод тоглоулах ч юм уу баалгаж хийлгэхдээ энэ чихээр хөлснөөс бас халдвар авах магадлал өндөртэй байдаг. Тэгэхээр энэ нялх үедээ нөгөө нэг эрсдэлтэй үе гэж явагддаг юм. Тэгэхээр энэ үед нөгөө нэг бид нар хүүхдээ ханаа төрөлхгүйгээр сэргийлдэг шиг яг энэ үедээ вакцин хийлгээгүй нөхцөлд бол энэ арга хэмжээний хэдүүл аваа явнаа л гэсэн үг. Тэгээд жилийн дараа юундаа яаш шүү. Одоо 4 тун хийлгэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд жилийн давтамжтай вакцинуудаа хийлгээ явуулчихна. 4 сар хүрэхээр галзуу өвчний эсрэг вакцин хийлгэх.